За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Би Баяр Магна гэдэг хүн манай Улс аймгийн Наранбол сумын суманд 1977 онд төрсөн. 94 онд манайх гэр бүл болж 97 оноос одоо хэлийн гялгамбалх байгууллагад ажиллаж эхэлсэн байгаа. Манай гэр бүл нь одоо 3 хүү, 2 охин, 1 хүүгийн хамтран нэрдэг. Хүү маань одоо бас хэлийн зэрэгт 7-8 жил ажиллаад одоо хувийн бизнес хийсэн явж байгаа. Миний амьдралын хувьд болохоор би одоо хэл хамгаалах байгууллагад 96 онд анх Улаанхадын харуул дээр тоогоочоор ажиллаж байгаа. Тэгээд нөхрөөд агаад улмаар 285 дугаар ангид 1999 онд шилжин очиж тэнд харуулын даргаар ажиллахтан би одоо бас тоогоочоор ажиллаад явж байгаа. Тэгээд оронд оны цомцглоод ажилгүй байгаад 2002 оноос анх туслах холбоочны орондоо гарч ирж тэгээд хэлийн тэг 285 дугаар ангийн туслах холбоочнаар ажиллаж байгаад 2004 онд Лово игнэн Батратын дарган Лово игнэн дарга байгаад эдрийг холбооны курсэнд явуулж 4 оны 1 сарын 1-ээс би хэл хамгаалах байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнөд ажиллаж байсан билээ. 2006 оноос ахлах холбоочны Улаанбаатар ашинтын заставд ахлах холбооч нар бас тус томилогдож ажиллаж байгаад 2009 оны 4 сард 245 дугаар ангид шилжиж нэрж хандгаатын Боршогийн заставд ахлах холбоочноор ажилласан. Мөн тэгээд 2011 онд Батратын төв рүү шилжиж 3 жил ажиллаад 17 онд цахилын заставын ахлах холбоочноор 3 жил ажиллаад дахиад 2017 оны 4 сард хандгаатын Боршоо бомт дээр би эхэлчин шалгагчаар томилогдсон тус ажиллаж ирсэн билээ. Энэ ажиллах хугацаанд одоо холбоочноор бол нийт 12 жил ажилласан, шалгагчаар 5 жил ажилласан. Ингээд нийт 17 жил хэл хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгээд одоо цэргийн тэтгэврт гарсан. Ингээд холбоочноор ажиллаж явах хугацаанд бол хулгай мэдээллийн технологийн дараагаар Лувсан цэрэн хошууж ажиллаж байгаад дараагаар нь хошууж Батэрдэн дарга уламжлан авч одоо биднийг өдөрт нь ажиллуулж холбоо харилцааг зохион байгуулж байсан. Тэр үед холбоочд нь болохоор инк мантах төгс эрдэн төгс буйн инк мантах төгс буйн анх баяр одоо офицер болсон байгаа анх баяр насан жаргал орчин тамира бэнк саахан нар одоо нартай хамтран ажиллаж байсан. Ажил хугацаанд бол ер нь маш их идэх чармаалтай ажиллаж бид нэр холбоо төвийн Батратын холбооны өрөө хүртэл одоо шинжилэн өөрчилж бид нэр хамтран хуримтлал үүсгэж шинжилж засаж янзалж байсан. Мөн тэгэл хамтраад маш гар нийлэмжтэй сайхан ажиллаж альва уралдаан тэмцээнд бол идэвхтэй оролцдог байсан. Ажил хугацаанд тэгээд одоо ер нь муу ажиллаагүй аливаа ер нь байгууллага салбар цаашлаад хэл хамгаалах байгууллагынхаа нэрийг хүртэл одоо би бас болцаагаараа гаргаж хэл хамгаалах Улаанбаатар хот руу 2-3 удаа одоо 4 удаа тэмцээнд оролцож амжилттай оролцож дандаа их бахархна гэх юм биш одоо дандаа алтан медаль 4 удаа авсан байгаа. Тэгээд мөнгө 2 корил 2 ингээд нийт 8 төрлийн медаль авч ингээд байгууллагадаа сайхан ажиллаж хамт олонтой нэр хүндтэй эдгэр жишээ ажиллаж ирсэн билээ. Утгахгүй одоо ингээд Батраттынхаа 50-т 50 жилийн өгтөж байгаа нийт Ахмад Килчид Гэрэт Килчин цэргийн албан хаагч хамтран ажиллаж байгаа. Яг биднийг ажиллаж явах үед одоо хамтран биднэрт дор ирж одоо ажилласан хугацаа цэргийн албан хаагчид та бүхэнд одоо төвх 50 жилийн өн баярын мэнд хүргье.